өнөөдрийн ингээд биологийн хичээлийн хүчмэлийг хаалттай хамтран өнөөхөр ирсэн даа гэж баярлж байна. Тэгээд та бүхэн хичээлд маш идэвхтэй оролцоо заяа. За. Машин хичээлийн эхлээс өмнө та бүхнээс нэг юм асууя. Хичээл болгоны багш нар нэгийг баримтлагдаг байгаа тийм үү? Тийм. За тэгэхээр бүгд өнөөдрийн хичээлийн нэгийг хамтдаа гаргах уу? Гаргая. За багштай хэлээрээ та нар ямар нэг гаргамаар байна. Шимэг хата анхааралтай сонсох. Анхааралтай сонсох. Өшөө багшаас гадна өөр хэнийг анхааралтай сонсдээ? Найзуудаараа сонсно шүү дээ. За өшөө. Итгэвтэй оролцох. За зүйтэй бусдыг юм ярьж хахад ярихгүй ба. За өшөө хэлээд байгаа багш та. Зүйтэй ямар бодлыг цаг байлаа. Нийтж байх. Тэр маань санаа бодлоо чөлөөтэй яах гэсэн үг үү? Уцаар орохгүй. За баярлалаа. Хичээлдээ идэвхтэй орох. За зүгтээ хичээлдээ идэвхтэй орох буюу тод чанга дуугаар дуурах. Зүйтэй багаа хамтарч ажиллах. За өшөө багш тэгвэл нэмээд яах нь вэ? Багшигаа болон өөрсдөө яах нь вэ? Ямар нэг энэ нэгээ яах батлах бүгдээ батлыг наад батцсан гараа өгч. Мундаг байж. Тэгэхээр өнөөдрийн хичээл дараах тэгүүдээ заавал яах нь вэ? Багш нэг юм дахиад сануулъя. Та бүхний ширээн дээр хоёр шиг ийм шагаар могоо хоёр алин байна уу? Байна. За тэр алимны ад сууж байгаа хүүхдүүд яах вэ гэхээр багийнхаа хүүхдүүдийг тайлбарлах буюу итэх оролцоогоор нь өнөөдрийн хичээл дээр яах нь дүгнээд алин дээр юу бичих нь нэрийг бичиж агараа заа юу. Хичээл дуусаад энэ дээрээ яах нь нааш авсан уу? Хамаасан. За мөн өнөөдрийн хичээл гэрлэн тохионы агаар явна. Тэгэхээр энийг бид нар яах нь хичээлүүдээр ашигладаг учраас та нар мэдчихэж байгаа тийм. Цаанаас анхаарлаа хандуулаад бүгдээрээ нэгэн бичлэгийг үзье. Ямар мундаг юм тийм үү? Шагаас удаан хөр болоод хөрсөний класс багнаа. Өөрөөр хэлбэл үзсэн юм шүү дээ. За багш ширээн дээр чинь нөө. Юу байна хата? Ширээн дээр чинь. Юуны үрээ? Яаж хэлж байгаа? Үрдөгөө яасан бэ? Яасан бэ? Сайн байна уу? Өдөр ажиллаараа сайн байна уу? Тэгвэл заав санаа авч. Өнөөдрийн хичээлээр бид юуны тоосон юм шиг байна? Өөр соёл. Дэвтрээ нэгээр маасараа байна. Өөр соёл 4 сарын 7. Одоо багш
багш дахиад нэг асуусан. Үр соёолох гэж юу вэ? За уг байгаа өрнүүдээ аюул сайн ажиллах. Үр соёолох гэж юу вэ? Үрээс үндэс навч хурахыг үр соёолох нэ. Чи досаа башта юу өргөх вүлээ? Өнөөдөр чи юугаар ажиллаж байгаа юм бэ? Энд тохойн яагаад ажиллаж байгаа шүү дээ. Юу өргөх вүлээ? Оо, мундаг ээ. Уран багаас уусан. За баярлалаа. Бүгд чи дуусан дараа яах вэ? Өөргөө хийсэн шүү дээ. За, буцаа багийн хүмүүстэй түүр үлээж чи. За, баярлалаа. Болж уушин харсан. За, бүсэр багийн түүр үлээж авах чинь ширээндээ хаан шигийн пепри аяг байгаа. Пепри аяг болгон дээр яг нь бичсэн зүйл байгаа. Энийг баг дотроо хараагаад нэг бүгдээр уншаахтаа багтаа бид нар хараад байсан юм шиг. Бүгдээр уншаад дууслаа. Тэгэхээр одоо багш нэг дугаартаа пепри аяг бүгдөө багаараа хамтдаа уншаад дотор урд байгаа үрнээсээ нэг дугаартаа нөхцөл тохирох үрийг олоороо бүгдөө. Нэг дугаартаа нөхцөл тохирох үрийг үрээ бүгдөө пинцетээр барьж үрээ пинцетээр барьж шуурдаг. За дуусан байгаа багштай юу өргөх гэлээ? Дуусаараа өргөн шүү.
За боллоо. Одоо цаашаа хоёр дугаар цав. Ямар модыг энэ гурван дууссан байна. За хоёрдугаар дууссан. За гурван дугаартай үзүүгээр гурван. Хан байх хэрэгтэй анхаартай магатай гэж байна шүү дээ. Тэгээд юу байх вэ? Бас чи. Багаараа дууссан мал хүүхд болоо юм бол юугаар үлдээ гэж та. Дууссан магаад үлдээ шүү. Зөвхөн ахын нэгийг хийш үү? Тэгсэн цаг та багаараа юу
양념에 넣었습니다. 이렇게 더 맛있어요. За нэгдүгээр утсан байна. Гурав бодсон. За дөрөв хоёрыг түр үзэж. За дуусаа багш руу анхаарай. Болсон. Ярилцаад болсон. Тийм үү? Дөрөвөр баг болсон. За хамгийн ихний нөхцөлийг бүгдөө харъя. Юу байсан? Дулаан байсан уу? Байсан. Байсан. За ушаагаар байсан уу? Байсан. Гэсэн чи өөр яасан? Хаагүй юу? Чи дутагдсан. Чи дутагдсан байна шүү дээ. Чи дутагдсан. Мөн үү? Дулаан аваад байсан. Тэгээ та нар ямар үрийг олсон юм? Чи дутагдсан үр гэж ямар үрийг олсон юм? За хин. Өөрөө. Хоёр нөхцөлийг бүгдөө харъя. За дулаан байна уу? Байна. За уши юу стресс вэ? Юу дутагдсан бэ? За та нар ямар үрийг олсон юм? Агаа дутагдсан. Усан дээр усны доороос тэр үрийг авсан. Тэр үр чи яасан мах усан дотор ахаа? Дэвтсэн өшөө? Найк. Зөөлөн тийм үү? За гурван бүгдөө харъя. Үйд маань шүү дулаан маань яасан бэ? Үгүй. За өшөө юу вэ? Чи. За юу? За тэгвэл яах вэ? Бид нэртөө дараагийн дөрөвдүгээр үеийг бүгдээ харъя. За юу байсан? Чиг байсан. Гэсэн чи өөр яасан? Яа. Гэр дэш дулаан байгаас гэр бэйгүү. Яаш таа. Чи байх гэж бодсон. Чигийн яриа. Осын ихсэн гэж бодож байгаа юм тийм үү? Тэр очныхын температурыг таарав. Температур таарав. За тэгвэл бүгдээ энэ хүн асуулт нэлээ. За харъя. Дахиад нөгөө яасан бэ? Чиг байна уу? Шин вэ? Агаар мэ. Гэсэн чинь өөр яасан? Урагсан. Яагаад вэ? Энэ бид хургаж шүлт тохиолоо урагсан. Жиг таасан яа урагч. Юу ч дутагдаад байна. Юу ч дутагдаад учраас энэ урагсан. Нөгөөд нь ямар нэг дутагдсан гэж үзэж байна уу? За. Энд тэгвэл бүх юм яах нь байгаа гэж бодож байна. Тэгвэл энд нэг дутагдаад байгаа юм тийм үү? Юу дутагдаад энэ ураагүй болоод та мэдмээр байна уу? Тийм. Нэр юу? Мэдмээр байгаа юм уу? Нэр юу? За бүгд бүгдээ ширээ дээр ногоон тавтаа зүйлээ хараа. Ногоон тавтаа юу вэ? Өөр юм уу? Шээ юу вэ? Радио. Машруу ахаач. Өөртөө юу хийдэг вэ? Таа тийм юм уу? Бүгд хаана бүгдээ хатах боолсон хаасан тустай юу? Тустай. Энэ хатах боолсон дотор байдаг. За юугаар баялаг вэ? За үрээ. За өөр
баялгүй. Уудан. Хөрөнгө. Шүү. Та нарын эдэг талах бооч юугаар баялыг өгдөг вэ? Чихрээ. Оо ингэчтэй биш үү? Амин тийм ээ. Шүү. Зай баялаг. Тэвсэн чи хатах шүү. За тэгвэл гурлыг юугаар хийдэг? Уудагаар. За та нарын ширээн дээр байгаа уудагаар хийх үү? Бүгд хийх. Ямар уудагаар хийх вэ? Уудагаар нь уу? Оо зөв тэгэхээр та нарын ширээн дээр байгаа уус чи юуны үрээ? Уудаа. Тэгэхээр энэгээр гурил яадаг байх нь уу? Хийдэг. Тэгвэл гурилын дотор амин дэм байдаг гэсэн тийм үү? Өшөө юу хийх болоо өгдөг вэ? За, хахыг идэхэд танаар цагддаг тийм үү? Яа. Үгүй. Бид нэр энэ гурилан дээр яодын уусан дээр тусаад дотор нэг юм байгаа юм тийм үү? Тэрийг мэдэж авах гээд байгаа юм өнөөдөр. Ойлгож байна уу? Багшаа яриад байгаа. За, тэгэхээр хүүд ингээ яодын уусан дээр багштраа ямар өнгөтэй байныг харч. Ямар өнгөтэй вэ? За, ямар өнгөтэй? Оо зүйдээ яадаг ус маань ямар өнгөтэй байх нь вэ? За ажлын ууцныхаа ахын хоёроо ороо. Ахын хоёр. За бишээ.
За, туршилтын үр дүнгээ багштай уншиж өгөх гэнэ. За, чи бас уншиж. Горил дээр яадаг усан Ясараа. гар бүх болж төрсөн. За, баярлалаа. Чи тийм гараа уншсан уу? За. За, баярлалаа. Чи за тэдний багаас. Горил дээр яадаг усан гар бүх болж төрсөн. За, баярлалаа. За, баярлалаа. Одоо багшны энэ йогийн уусамжаар төлөвлөөр байгаа нэг бодисыг танигдсан шүү дээ. Тэгэхээр энэ таньж байгаа бодис маань юу байсан бэ гэхээр шин бодисыг танигдсан. Шин бодис. Шин бодис. Тэгэхээр гурван дотор маань юу байх вэ? Шин бодис. Шин бодис байгаа учраас ямар өнгийг үзүүлж байна? Бүх өнгийг үзүүлсэн. Тэгэхээр бид түрүү тааруултаа манай хүүхдүүд маань ихэнд ямар өнгийг үзүүлсэн байсан. Тэгэд ямар өнгөтэй явах нь? Өөрсөн доктор маань шин бодис байгаа юм чинь улаан буудам дотор байгаа юу? Байгаа. Яагаад? Улаан яг За тийм гонхиг улаан бууданаас гарна. Оо зүйтэй. За тэгвэл тэгээд нөгөө 4-5 асуулт байгаанаас авцгаа. Энд дулаан чиртэй агаартай хоёулаа адилхан нөхцөл байж эднийх яаж угаагүй вэ? Хин багштай хэлбүү. За. Оо зүйтэй шин бодис байсан мөн үү? Хамар сар нээж гэнэ үү? Нээж. Юу нэг яа урцээ? Шин бодистэй байсан учраас яасан баг нөө? Цэцэн ах нь шүү дээ. Одоо явахыг харуул ханаа түрүү бүр ингэж гайхаад хэлээзээ багшийн барьж яг адилхан байсан гэд гайхаад одоо явахыг харсан. Тэгэхээр яг адилхан нөхцөлдөө хөвтөө дээрийнх нь юу байсан баг нөө? Шин бодис. За доошийнх нь шин бодис. За тэгвэл наашаа өдөр харъя. Манай өнөөдрийн хичээлээс өөр соёолоход ямар нөхцөл шаардлагатай юм бэ? Чи аваа шинэс. За багшныг баг болгоно цаас болон марк тавьсан. Энэгээр өнөөдрийнхөө хичээлийг ойлгосноо багаараа ярилцаад зургаар хэлье. 2 минут туташ шүү. Энийг жоо нааш. За зайраа.
Бид нар би энийг яа гэж хэлдэг? Сонсон шүү дээ. Бас үзчихсэн. За яриа. Манай гэрийн энэ зургийг яг тусан бэ гэвэл өрн жижигнээс ямар нэгэн шаардлагаас заавч томордог болохоор ийм үү. За баярлалаа. За баярлалаа. Манай өөрийн хийгээд соёолж. Тэгээд ус чиг дулаан яагаад нөлөөлөд урсан. За баярлалаа. За манай болохоор өрн дэвлэс байлж чайлах дулаан тэгээд чигээр ашиглаж байгаа нөгөө соёолж урагдаг юм. Манай өрн одоо нар дулаан агаар чигээр тусламжтайгаар өрн соёолж дараа муутай ургаан тэгээд дараа муутай ороод дараа тэр нь өрөл болоод тэгээд дараа Сэсэг юм уу? За баярлалаа. За энийг баярлалаа. Яасаараа яагаад нэг зурсан бэ гэхээр энэ шиг буюу энэ дулаан агаар байгаа юм бол ус чиг буюу чиг дутагдсан. Тэгээд энийг зурсан гэдэг чиг бүтэд дулаан энэ зэрэг тэгээд шин бодис бүтэд бүгд болохоор энэ нь орсон. за баярлалаа. Ямар мундаг юм. Манай хүүхдүүд ч айгүй мундаг байсан байж тээ тийм үү? За тэгвэл одоо дэвтэр дээрээ өнөөдрийнхаа хичээлийг дүгнээд нэг өдөр бичигдээ. Дэвтэр дээр өнөөдрийнхаа хичээлийг дүгнээд бичигдээ. Уусаа дэвтэр дээр. Хичээлийн дэвтэр дээр. За дэвтэр дээр хичээлээ дүгнээд бичээрэй. За тэгвэл систем мэдээж яах нь вэ? Самбыг мэдээлээ өнөөдөр хөгжих хичээлийг яах нь вэ? Тийм шүү. багштай хэн өмнөдөө уншчих вэ? Өнөөдрийн хичээлээр би үр соёлын ус агаар шимтжил байдаг үр соёлыг байна. За баярлалаа яцчихгүй. Үрэн тусгай чиг агаар шим байсан тусламжтайгаар ургаж боловсруулах харин нэг юм тусламжтай. Оо ямар бондог юм. За сэдв байна. Юу тусгай чиг агаар байгаа бол байвал ядан гэж байхад шим байсан бол хизээч удахгүй. Ямар бондог. За энэ хүмүүсээ уншиж хамгийн түрүүнээс энэ гараа үзсэн чинь миний болсон юм. Тагчсан. За баярлалаа. За тэгвэл ажлынхаа улс руу өөрийнхөө үнэлгээ гэдэг рүү өдөр хараарай. Өөрийнхөө үнэлгээ. За ямар хөө янзын 3 зураг байна үстэй. Өөрөөсөө одоо үнэлээ шүү. Чи хамгийн сайн ойлгосон бол алийг дугуулмаар байна. За бигийн дүгэл ямар дугуулмаар? Жаахан дугуй ойлгосон үг тийм үү? За багшаас асуусан байгаа нь ямар зураг вэ? Тэр зургийг юу гэсэн бэ? Хатаа гэсэн юуны зураг вэ? Оо нөгөө танаас ойлгож байгаа үр юу дутагдсан байх вэ? Уус дутагдсан байх нь ста ингээ өөртөө өөрчлөж нэг
багийг энэ хараад хагасны чинь дотор тааны ногоо ууттай дагаад энийг дотор үр байгаа. Энийг хүүх шоолгоо нэг үрийг аваад өнөөдрийнхөө үлдсэн нөхцөлийг бодож байгаа гэхдээ яах нь вэ? Соёолоо тэрээр ойлгосон. За энэс нэг үрийг аваад ажлынхаа улсуудыг бүтээр хассан хийгээд багаар улсуудад энэ дээр юм аваад Маник урд авах. Нэг өрнөд ингээ мараад таа. За багийн үгүй хийж байгаа хүмүүс дээр хаач хаач. За энэ дээр Что мрачит наш? За энэ тайлбарлах багаас хийсэн тайлбарлсан энэ яриа дутуу ашиг олгох хэрэгтэй.